3 дугаар бодлого нь өвөгдсөн бүхэл тоон хэдэн оронтой вэ? Бодлогыг загварчлая. Өвөгдсөн бүхэл тоо хичнээн оронтой болохыг тодорхойлох алгоритмыг зохионо. 2 дугаарт нь оролтын өгөгдөл. Бодлогын бодолт нь өвөгдсөн тооны төгсгөлийн оронг дарах замаар тэг хүртэл тоо үүсгэнэ. Хэдэн удаа тоо үүсч байгааг тоолно. Компьютерийн хэлэнд тоог 10 дахь хувааж бүхэл хэсгийг тооцоолж болдог. Үүнийг while operator-т шалган давталтын тоог тоолно. Өвөгдсөн n-ийг m хувьсагчид оноож тоолуур хувьсагчид тэг утга болгоно. За энэхүү загварчлалаар бодлого блок схемийг зохиогоорой. Багш нь блок схемийг зохиосон байна. Оролтын n тоог оруулж өгнө. n тоог m хувьсагчид оноо, тоолуур хувьсагчийг тэглэг үйлчлэгийн while давталтын блок гэсэн тоог 10 хуваа тэг хүртэл татна. Үүссэн тоо хэдэн удаа давтагдахыг тоолохоор үр дүн гаргана. Блок схемийг ачаалах хурдыг тохируулъя. n тоог оруулна. Давталтын цикл харагдаж байна. 8 оронтой тоо гэж үр дүн хэлж байна. За дахин өгдлийг оруулъя. Гэрийн даалгаварт дараах бодлогыг бодоорой. Хичээлтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.